Гүүртэй шууд явж байгаа ёо. За шууд явлаа. Одоо ингээд шууд явчих уу? Юу шууд явчих вэ? За одоо ингээ. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд тав хүнд өргөе. Нарлаг Монголын одоо ахын дүүс мэрэгж нэгт хүмүүс одоо хоол одоо хүнсийг сонирхдаг хэн бүхэн зориулсан Miko Kitchen Talk одоо подкаст мань эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд мэдээж эхлэх өмнөөс нэг анхааруулад хэлчихье. За миний хувьд болохоор мэдээж мэрэгжлийн зураглаач одоо ямар нэгэн биш. Тийм учраас би бол подкастт нь болохоор ямар нэгэн одоо монтаж, эвлүүлэг орохгүй шууд явж байгаа гэдэг давуу талтай. За тэгээд цаашаа бол маш олон сонирхолтой юм аа. Тэгээд миний хамгийн анхны зочин гийчнэр миний бас сайхан мэддэг хоорой дүү минь олноо бас танилцуулсан. За хоол үйлдвэрлэлийн салбарт бас толгой зөхөж яваа. За дээр нь одоо загвар үзүүлдэг, хөгжмөдөг, дуулдаг, бүжгэлдэг гэдэг энд нэмдээ авис нь бол дундаршгүй. За тэгээд ийм сайхан дүүгээ өөрсөнд одоо миний хувьд баяртай хүрэлцэн ирсэн дүүдээ бас баярлалаа. Үш таа чинь эхлээд байгаа юм уу? Яриад. Үгүй эхэлж штэ болоод байгаа. Үгүй. Одоо эхлээд байгаа юм ингээд. Эхэлж. Эхлэж эхэлсэн. Үгүй сая эхэлж гэж хэлээгүй дөө. Та бэлдээд таа. Тэгвэл дахиад эхэлж гэх. Оо аль юм шууд эхэлсэн юм уу? За яах вэ? Ой энийгээс ууж байгаасан байна. Бүр сайн бүр таныг хизээ бэлтгэлээ дуусгах юм болоогийн хараад өөр аалах юм байна. Ингээд эхэлчихээ. Ер нь амраа. Одоо ингээд явчих гэж бодож тахна. За sorry. Дүүдээ би нөгөө дорсдоггүй гай. Ягаад тэгэхээр нөгөө дүүдээ анхааруулж хэлэхгүйгээр шууд өөрөө явчлаа. Sorry доо. Супер sorry. За уучлаарай. За эхэлсэн. Миний дүүгээ бас би дүүгээ шагаад богинохон танилцуулслаа. Тэгээд бас мэдээж анх одоо хийж байгаа юм 70 оноо гарна. Тэгээ сая эхнийхээ алдаа хийчлээ. Sorry. Тийм амар гинт ороод ирж байна шүү дээ. Амар та ч зүгээр ингээд яриул яах юм аа гэж нэг эхэлчихэж байгаа юм шүү. Тэр нь л гоё шүү дээ. Гол нь тэр нь гоё шүү дээ. За. Одоо жинхэнэ эхэлж явуучих тэгвэл. За. За сайн байж нэг гоё албаны эхлэв. Гоё. Миний одоо барьж байгаа өнцөг бол ерөөсөө гоё юм тавилтгүй. Гоё, энгийн тэгээд яг гоё өөрийнхөө. Та нэрэн гэсэн энэ дээр эдит хийхгүй. Яриад байгаа. Эдит хийхгүй шүү дээ. Их зүйтэй болохгүй. За тэгээд янз бүрийн миний дүү бол янз бүрийн нөгөө дүү гэдэг юм хэлэхгүй юм чинь гайг бах. Тэгээд хэрвээ ах нь ороо янз бүрийн нөгөө пенерийн пэмэ ташааг туусан пэмэ хэлчих юм бол нөгөө дүүд байхгүй. Факу? Ай дүүд. Бас янараар гэсэн өөр юу гэдгээ. Пенерийн пэ үсэг. Йоо алхам байна. За тэгээд өнөөдөр хүрэлцэн хийсэн дүүдээ маш их баярлалаа. Тэгээд миний анхны бас юм том зочин дүү минь бас ирсэн энэ сайхан өргөөнд би нэрээд бас гэрэл гэгээ нэмээд тэгээд хоол үйлдвэрлэлийн салбарт минь бас гялдаж яваа охин дүү болохоор бас баярлалаа шүү. Тэгээд урилгын минь хүлээж аваад цензургүй шууд ихэлсэн дууслаарай. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За Микогийн анхны подкастт оролцож байгаа маш их баяртай. Гэтэ нэг түгээг хэлэхэд би анх бас хоолны салбарт ороод удаагүй байж байхдаа анхны контентыг хийхэд бас манай Мико анхныхтай ирж ирсэн. Тэгээд энэ удаагийн бас подкастын анхных нь зочин болж байгаа маш баяртай наа. Тэгээд би хариуг авч байгаа маа гэдэг шиг. Яг нөгөө өгсөн бол юучлаа буцааж авдаг гэдэг чинь үний юм шүү тий. Ер нь хариуг авчлаа. Тэгээд амарч чинь тэгээд дүүдээ бас айгүйх баярлж байна. Тэгээ хоёлоо одоо гоё ингээд цензургүй сайхан яриад явна. Ямар нэгэн монтаж байхгүй. За орчтон дэлхийн одоо хоол ойрын ховж хоолны одоо хөгжилтэй хэсгүүдээс гоё ярилцсан. Тэгээ. За тэгээд мэдээж хийж байгаа юмд бол аливаа юмд бас нэг жижиг ивент хийх бас хэрэгтэй байдаг тий. Тэгэхээр би бас нэг завшааныг гэхэд яг нэвтрүүлгийн ихэнд хэлчихье. За би болохоор одоо энэ хүнс технологийн политехник коллежид бас одоо цагийн багш хийж бас тэрэндээ бас мөн бас энэ их сургуульд нь бас магистраар сурж байгаа. За тэгээд багшлагын хажуугаар бас ингээд хажуугаараа бас манай сургууль минь бас ингээд миний энэ хийж байгаа ажлын бас дэмжиж өрөө танхимаар тусалсан. За анхны хичээл одоо сая энэ одоо заал нь болохоор бас оюутнуудын анги байгаа. Одоо зөвөгч бартендерийн анги. Зочдлын үйлчлэгээний тий. Тэгээд сая ангийн гаргаад бид хоёр зүгээр энгийн ярьж байгаа би шууд эхэлжтэй. Уучлаарай. За тэгээд хоёлаа гоё сонь сайхан яри. За ойрд сонь сайхан юу байна да? Махунтай байна гэлээ. Шууд зовлоо ярина. Махунтай байна гэл. Хэлээд юу хөн. Хэцүү бастай. Махтаа орон байж тээ. Бид нар ч одоо тоогооч хоолны салбарт ажиллаж байгаа хүмүүс хамгийн гол зүйд нь гол бүтэн махцтай угаасаа шүү дээ. Тэ? Одоо малтай хүн байж ч одоо малтай газар төрчөөд махаа хөдлөж авч чадахгүй, буянгаа идэлж чадахгүй байгаа юм уу? Эсвэл юугаа идэлж чадахгүй юм уу? Та хэлдэ. Одоо энийг бодоход айгүй хэцүү. Одоо ясан нам манах гэдэг шиг айгүй хэцүү болсон. Тэгэхээр хоёулын энэ зовлон одоо төр мартаад хоёулаа
гоё хоолныхоо хөгжилтэй хэсгээс ярья. Тэгээд хоолндоо зөндөө олон юм байна. За тэгээд би одоо дүүг бас гайхдаг байхгүй. Энэ одоо ийм туранхаа одоо манайхаар бол нарийн гом шиг гэдэг шиг хоолоор зөрж ярив тийм. Би бол нэг отор гом шиг дамт тийм шиг байгаа юм да. Отор гом нэг юм байдгүй шүү. Погдор тийм. Тэгээд хоолоор зөржлөл одоо отор гом нарийн гом хоёрын одоо яриа болох гэдэг маа ши. Тэгээд бид хоёр чинь шинэ жилээр ингээд тоорч нарын шинэ жил олонгот би чи өндөр өсөв. Би чи өөрөө 177 см өндөр. Мөмиг ах чи хэдтэй юм? Би чинь 160. Одоо 150. За зүгээр ороо. 150 м 60 шүү. 50 буруу ёо дараа хүрд юм уу? 60 яг 60 гэдэг. За би тэгээ 10 см өндөр өсөд готлон өсөд нийтдээ нэг 187 болоод оронгууд хамгийн дөрөнд бүжгэнд хэнийг өрдөг вэ гэхээр миг ахыг өрдөг байхгүй. Тэгээд одоо ингээд юу очих хүмүүний төмний шившигч гэх юм аашин төмний одоо юу гэх юм уу бахархал гэх юм аашин. Яг дүүтэй чинь гоё бүжиглий гэсэн бас гайгүй залуу тоглож нар байгаад идэг. Гэтэл нөгөө нэг оторгоомын шиг нэг гарч ирээд. Тэгээд гарч бас хүнд сонинд байдаг. Тэгээд ядж хахад бүжгийн аяа онгод дуудчихнаа. Тэр нь айгүй тамтай чивш үгүй хэн цаашин дотроос баярлаад байгаа шүү дээ. Хаач яс ингээд ерөөсөө яг ингээд сугадаад тардах манайх чи хөрг авсах ингээд л да тий. Нэг дүүрэн бараата бариулгүй чамдан гэдэг чинь би байхгүй. Яа. Хайж болохгүй бараагаа нэг бариулж авч явахд хэцүү гэдэг шиг. Тийм хүн байлаа. Тийм шиг. Гэхдээ яг хөтэн ч одоо бас өөрийгөө бас жоохон өөд татахгүй болохгүй. Миг ахтагтай айлын хэддэг юм. Би айлын 5 дахь хөхт. Тэг манайхан танаахан ингээд бимээр за танаа хамаатай боллоо. Танаахан ер нь бүгдээрээ ер нь юм уу та эсвэл ганцхан. Би энэ арай их дэлхийдээ орох хүн л дээ. Тий. За тэгвэл таны буруу юм байна ерөөсөө. Буруу биш би чинь баялагтайгаа орох юм гэдэг. Тэгээд ер нь бол хүн ойчхын цагт тийм ээ газар таал. Тэгээд явт юм чи. Тод хоол ирээ юу сүнс хөдөлөө явж байгаа. Тэгэлсэн юм би ойлаа. Хоол үсэд таар яри. За ер нь бол одоо гоё асуугаа явахгүй л хоёул чинь бүр шаад заалуу тоглоод нөгөө явж байгаа юм шиг юм болчихлоо. За тэгэхээр ер нь бол миний одоо энэ подкастын зорилго маань юу вэ гэхээр зэрэг нүн од үйлдвэрийн салбарт ялцж яваа хүмүүсийн тухай за дэлхийн одоо дахинд одоо хоол үйлдвэрлэлийн чиг хандлага яаж явна бид нар ер нь яах ёстой манай зарим нэг тоогоос нар минь бас ингээд алдаж онж байна яагаад алдаад байгаа юм за тэгээд хоол үйлдвэрлэлийн салбарт одоо хүнсний салбарт тийм ээ ялангуяа хүнсний салбар за бизнес ресторан бизнес эрхэлж байгаа хүмүүсийн алдаа боёод онцгой талыг за сайн бол сайн талын юун дээр алдаад байдгийг гэдэг нэг үгүй ярих буюу тэгээд ер нь стрит фуд гудамжны хоол за Монгол үндэсний хоол гадаадын хоолын хооронд харьцуулсан за тэгээд бас нэг айгүй их маргаантай юмуд явдаг штэ тий одоо нөгөө янз бүрийн одоо нэг шинжээч одоо шимж судлаач одоо хүнсний технологич нар байна л да. Яа. Тэд нар одоо жишээ нэг нь амар зөв юм шиг нөгөөх нь амар нөгөөдхөнийгаа үгүйсгээд идэг. Тэгээ энэ үнхийн хооронд бид нар бас өөртөө төөрж эхэлж байна л да. Миний хувьд ч гэсэн. Одоо ямар сайн юм бэ. Гэхдээ эцсийн баримт нь бол зүгээр хэтрүүдэн хэрэглэхэд болчихлоо юм байгаа байхгүй юу. Тэгээд цагийн баримжаатай хоол ээж. За ийм л байхад болох байх гэж байна. Тэгэхээр яг нь миний хувьд иймэрхүү шидэв. Одоо нас хүйс шашин шүтлэг хамаарахгүйгээр за магадгүй хөдөө хээрч очиод хөдөө айлд очиод мал тууж өгдөрч очин замдаа зогсоод шууд хэн хоол хийн. За тэгээд одоо би өөрөө олон улсад бас нэлээх одоо явж байгаа. Олон улсын шүүгч. Олон улсын шүүгч хийж байгаа. Мастер тоглож олон улсын мастер тоглож олон улсын шүүгч. За яа. Тэгээд магистранд ороод сурж байгаа. За тэгээд одоо микрохон магтахгүй хаа арга та тий одоо. Яг хөө. Тэгээд би ч яг хөө бас нэг одоо 100 талаас дээш яваад эхэлсэн. Манай дүүч бас залуу хүмүүс маш гоё бас ингээд бусад хүмүүсээс одоо би бас чамаас ингээд үлгэр авдаг байхгүй ямар гоё юм амжуулж байна өөрийгөө ингээд бүх юм салбартаа ингээд гоё зориулж чадчих хажуугаар хоолой чинь контент хийж чинь дууд чинь хуурч чинь тэ энэ бүхнийг бас яаж амжуулаад байна. Тэгэл хүн хөсөх эс хөсөх хоёр дээр л орсон шүү дээ. Тийм ээ. Тэр нь яаж байгаа вэ гэхээр хүсэж гин үү дуртай байгаа байхгүй тэр хийж байгаа юм да. Дургу бол тэгээд 1000 гад хичээгээд тэр нь хичнээн төрг өгье гэж хөдөлгөө мэлээ. Тэгээд ер нь бол яг хамгийн гол нь хүмүүс дуртай юм өөрөө ихлээд олох хэрэгтэй байна. Дараад нь тэрнийг сонирхолтой учраас хийгээд байгаа. Гол нь цагийн менежмент бас. Яг үнэ. Цагийн менежмент айгүй зөв тохиолж өгөхгүй л бол тэгээд айл нь нэг тал руугаа яваад тэгэхээр нөгөө тал нь хазаагаад ирдэг. Ерөөсөн ингээд хоёр чинь нэг ингээд дээшээ тушаа эхэлдэг байхгүй. Тэгээ балансыг харуулаад зөв цагаараа л явахгүй л тэгэл баялтаа штэ ер нь. Тий. Одоо тэгээд манай одоо подкастыг үзэж байгаа одоо буюу одоо бас ингээд мөрөдөлтөй хүмүүс байгаа штэ. Гоё ингээд
одоо болдрагч шиг те ингээд гоё явчихсан, гоё ингээ хөгжөөд явчихсан. Гэтэл нэг ямар нэг юм болж өгөхгүй бүтэхгүй байгаа юм шиг нэм хүмүүс байдаг л та. Би яах болох ч хийсэн даанч тэр байхгүй болцтой гэдэг шиг те. Тэгэхээр нөгөө хүн бол ингээд өөрөө хүсээ цагийн менежментэд зохицуулаад явах юм бол ингээд болохгүй юм гэж байхгүй гэдгийг одоо манай болдраа хэлж байна. За тэгээд бас тэрнээс гадна чи өөрөө гоё нэмэлтээр гоё ингээд одоо үзэж байгаа үзэгчдэд зориудад бас гоё зөвлөгөө байна уу? Ер нь бол хараа юмд бол гол нь хараа хөсөхгүй гэл нэг юм ярьж лээ л да. Гэтэ ер нь хөсөхгүй байсан ч нэг юм тууштай ингээд баян хийгээд ахаар амжилтанд хүрдэг. Ямар ч юм амжилтанд. Бид нарын ганц ерөөс амжилтанд хүрэх байгаа нэг шалтгаан юу байдаг вэ гэхээр ерөөсөө л талаас нь ичдэг. За энэ бүтгэн мэн хайдаг. Гэт нөгөө давааны цаадахыг хараагүй байж наан нухраад явчихж байгаа байхгүй. Тэгэхээр за хөл бөмбөг тоглох юм уу, спорт ч байна уу, тэгээд бизнес ч байна уу, тэ ямар ч карьер ч байна уу хамаагүй бүгд адилхан. Тууштай байх хэрэгтэй. Одоо манай Мик ах ингээд нэг жишээ нөвж байна. Ягаад гэхээр хоол салбартаа нэгдүгээр тууштай байна. Хоёрт нь болохоор одоо ТV контентыг бол үнэхээр тууштай хийж байна. Тэрнээс тусгаарлагдаад ингээд өөрийнхөө зөвхөн хоолн дээр анхаарал явсан бол болох байсан байхгүй юу? Тэгэхгүй ингээд тууштай явна гэдэг чинь өнөөдөр Монгол улсаа танигддаг одоо эрхэм одоо тоогооч нарын маань нэг байна. Тэгээ бас entertainment-аараа бас номиногт новдаг тоогооч нарын нэг шүү дээ угаасаа. Тэгэхээр энэ бол хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй. Ер нь өдөр болгоно хийгээл ах хэрэгтэй. Чандарч ийсэн, чандраагүйсэн ч хийгээл ах хэрэгтэй. Энэ ч л гол зорилго. Гол одоо ярьдаг те нөгөө яг гэрэлтэй газар сүүдэр байна гэдэг. Хэвтээ одоо газар байгаа чулуунд хэдээ сүүдэр байхгүй. Газар байгаа чулууг босгоод явах сүүдэрт. Тэгэхээр банк тэмүүлж сүүдэр байх тусам та дээшээ гэрэл тусгасан дээшээ явж байгаа гэдэг чинь бас амжилтын бас нэг тий. Гэтэ бараг амжилттай явсан ч яваагүй ч ер нь 50 амьдарч хад болчих штэ. Тийм ээ. Заавал хүн шиг ингээл нэг юм энийг яг тэрэн шиг болох гэж өөрөөгөө ингээл харьцуулт хийгээл зовоогоол тамлаад тэрний оронд сайхан өнөөдөр идэх хоолтой гэр оронд байна 50 амгалан байна. Бараг бид нараас зарим хүмүүс ингээд бүр кит 50 хүмүүс амар хүмүүс байж штэ тий. Бид нар шиг амьдарчих юм амьдарчихаас ингээд заримдаа мөрөөдөх юм байна штэ ер нь. Чамд одоо нэг асуулт тавил та би. За асуу. За чи чамд одоо ингээд юу вэ? За магадгүй ингээд дэлхийн ертөнц одоо тий. Ингээд нөгөө сайн нэг чинь хэдэн он ч одоо дэлхийн сүнлөө мөлөөгөө даачуудын цуглуулад байсан шүү дээ. За гэтэл одоо ингээд яг үнэнгээш одоо чинь дэлхийн сүндөгч юм ш. Одоо муу яар гэж ярьж магадгүй тий. Яг зүгээр бодит амьдралаас ч хаад дэлхийн сүнлөө гэж явхад одоо танд одоо тэгтээ дэлхийн 7 хоногийн хугацаанд одоо юу гэх юм бэ нэг юм халуун болоод за тэгээд тэнд амьд гарах боломжийг өгнө. Хоёр сонголт өгье гэж бодъё л доо. За нэг нь чам одоо цуг 4-7 хоногийн хүнс. Тэ? За нэг нь жоохон хүнстэй хамгийн хайртай хүн аваад явуул алийг авчих. Оо жоохон хүнстэй хамгийн хайртай хүн аваач. За баярлалаа. Хоолорч яа тий үсэлж нэр шүү дээ. Хайртай хүнтэй гэдэг. Тий хайртай хүнтэй байх юм бол гэхдээ тэр чинь 7 хоногийн дотор юм чинь тий. Айгуу. Баг төрүүлээд өгцөн дээр юм шамтай зүгээр. Ядаргаа штэ. Ядаргаа. Жоохон хүн нэг нохоо хамартаа өгөхөр ус гэдэг шиг тэгээд яг яасан тэгэхээр хүмүүс амиа уддаг л доо. Хэцүү хальтаа тийм. Үгүй тэр чинь яг хэцүүтэй тий. Гэхдээ яг тэрийг бодохоор одоо энэ бусад дэлхийн бусад орнуудад манай Монголд бас дэндүү жаргалтай аач байгаа юм шиг тий. Зарим дараа үстэй үсэж байгаа. Зохов тий хөө. Одоо тэгэл жаргалт ийм газар төрөөд ийм одоо сайхан их орнд төрсөнд одоо бахархаа суухаас. Тэ Мико хаа бас Мико хатгаа ингэ сууж байгаа нь бас хов тохиолаа. Тохиол шүү дээ. За чиний ер нь одоо ер нь дотроо бодож явдаг хамгийн одоо хоол өдрийн дараа одоо нэг энийг ингэчүүл гоё болчих юмсан энийг ингээд нэг ярьчвал ингээд нэг хүмүүст би ийм болгочих юмсан гэсэн нэг юм чин хүслүүд гэсэн хүний дотор тий одоо хүн болгонд л дотроо нэг энийг ингэчүүлээ гоё болох гэдэг. Хоолн дээр юм уу? Тэгээ хоолн дээр хоол үйлдвэрлэл дээр миний бодлоор шүү дээ. Ер нь бол яг хамгийн их таалагдсан хятад дээрээс нь Солонгос хоёр хоол сатахгүй. Тэг хэлбэг дэлбэг бүх юм хаанаас нь очиод хоолоо аваа идчихдэг тий. Тэгээ нөгөө гудамж нь хаан живжсэн очиод хоол идчихдэг тийм үстэй. Ер нь бол тийм шүү тий. Тэгээ би бол бодохдоо Монголд болохоор заавалжгүй нэг евро орч юмроо ороод тий ингээд аваад идэх. Гэтэ сүүлийн үед ганц хоёр харагдаад байна. Гэтэ стрит фуд бол ер нь жоохон өвөл манай нөө үйлрэлж орн тий орчны юугаар сус тий. Тэгээд бас нөө эрүүлэх хангахгүй байгаа тий. Гэтэ яг та юм жижиглэнгийн юм сив гарч ирээл хүрхэжсэн харин таа гарч ирэл өглөө өдрийн хоолыг ингээд зохицуулж чадчих штэ тий. Тэр шиг одоо яг та нэг тийм элбэг дэлбэг гин тэндээ хоолн ингээд энэ тэндээс хоол хаагаад авахгүй болчвол их зүгээр санагдаад байдаг юм бол. Ер нь гэхдээ стрит фуд
бас хөгжих нь чухал тий. Чухал шүү дээ. Тэр чинь. Заавал одоо улирлдаа тааруулаад ингээд байхгүй. Манайх одоо өвлийн улирлд нь тохирсон бас хоол хүнсний бүтээгдэхүүнүүд гаргаж хийж зохиож одоо баяжуулж болно шүү дээ тий. Тийм. Дараагийн асуулт нэгс. Яарад яа. Юу яарад энэ болчихсон ах ямар удаа юм бэ? Яах гэдэг юм бэ? Энд ч одоо өнчин тэрхний саадалтай хүний гэдэг шиг. Муу яарад таачаа. Яар. За тийм катерингийн тухай асууя л да. Одоо болор катеринг гэдэг байгаа шүү дээ тийм. За катерингийн тухай хүмүүс буруу ойлголттой байдаг байхгүй юу? Тэр нь зарим хүмүүс. За. Ер нь одоо ингээл ер нь тэгээд нөгөө юм хийгээг хүнд өө их байдаг шүү дээ. Тэгэхээр чинь катерингийн одоо хамгийн зөв тал нь юу юм тийм ээ? Чиний хувьд одоо тэр зарим нэг буруу ойлголттой хүмүүсийг одоо жоохон аниад зөвтгөх одоо чиний нэг жишээ нь буруу ойлголтыг алиавэр нь жишээ нь одоо нэг жишээ хэлээ. Одоо жишээ нь ингэдэж хүнсний аюулгүй байл янгасан ч юм уу хаан ч юм мэдгүй нэг газар болон тоход хийгээл ингэсэн юм уу гэл ер нь нэг юм хийж байгаа өө андддаг дээ хүмүүс нэг юм гэл яаж хийж байгаа л өндөгнөөс өө гаргадаг ч манайх шиг тийм хүмүүс байдаг ч тэгэхээр тийм одоо катерингийн тал дээр одоо ямар давуу талтай байдгийг за тэгээ катеринг дээр явж байгаа чинь бас давхар одоо хамгийн нэг юм фаны юм байдаг ч хүмүүс нэг сони юм хүсдэг. Тийм тохиолдлууд байсан уу энэ хоёрыг л. За ер нь үндсэндээ бол манай катеринг бол үйлдвэр дагсан учраас стандарт IC 2000 одоо 9001 2015-ыг бол 2018 нэвтрүүлсэн. Дээрээс нь хасав төлөвлөгөөнд орсон байгаа. За тэгээд үйлдвэрлэлийн чиглэл нь болохоор зөв урсгал гэж одоо бидний хувьд бол галтгооч зөв байх хэрэгтэй. Нэг талаараа хүнс нь орж ирнэ тий түүхэд нь орж нөгөө талаараа бэлэн болоо гардаг. Яг энэ зөв урсгал бол зөв юм манах. Ингэсэн махаа гаргаад ингээ ногоо могоо гаргаад авдаг штэ. Тэгэхээр яг катерингийн одоо манай галтгоонууд одоо бүх ресторанууд их зөв урсгалтай болсон байна. Дээрээс нь ингээд дотор усмсан ордог. Бүр яг стандарт болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр хүмүүс дэлгэхэд бол одоо ер нь бол тэгэж ингэж гэртээ хоол игээд идэг ингээл авчирдаг. Катеринг байхгүй шүү дээ. Гайгүй үстэй. Тийм яаж чаагүй мэнэ. Гэхдээ яг хүмүүс янз бүр хардаг байхгүй юу. Одоо жишээ нь би сая яагаад асуусан бэ? Одоо чиний давуу тал яг нэг үйлдвэртэй тийм үү? Тийм болор гэдэг одоо зайс хямны үйлдвэр байна. Тогтворцсон. Тэгээд тэр утгаараа бас нөгөө тэрийг харуулж яриад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт одоо зарим хүмүүс болохоор зэрэг бүх юмыг одоо чи ингээд ISO нэвтрүүлдэг гэж ярьж байна. Зарим хүмүүс болохоор зэрэг бүх юмыг нөгөө хар талаас нь хараад байдаг. Дандаа нэг унгаах гал одоо гэртээ хийж хаана нэрэ зураад ирсэн ч гэдэг юм. Тийм асуудлууд ер нь манайд дөр бол ирж байгаагүй. Хамгийн нэг амар сонин захиалга ирсэн. Тэр ямар захиалга баян үлгээс бүр заавалчгүй аавна гэд. Би одоо баян үлгийг рүү чи 2000 км одоо машинтайгаа тэгтээ бүр тэр нь бүр 20 хүн шүү. 20 хүн дээр одоо ингээд явж болно гэд. Тэгээ бүр заавал би одоо онгоцоор очиод тэгээд буцаж ирэх үү болж гинөө эсвэл яах вэ гэд. Үнэн дээрээ яах вэ? Мөнгө өгөөд болох л бах л та тэгээд. Тэгчээд юу яриад байгаа энэ үнээрээ хэлнэ гэд. Одоо энэ дэдэг менюг ашиглах гэдэг байгаа байхгүй. Яг нөгөө наад одоо өнтөр хайж байгаа хүмүүс ч одоо яг тийм хүмүүс бас ярьдаг байхгүй. Одоо жишээ нь газрын гав дуудаад за жишээ нь өөр хангаад намайг суши явуул гэж. За тэнгууд за би хийгээ явуулна. Өдөржингөө тэр машин дээр яач явна олон хүний амьсгал за тэгээ ингээ өөрөөр аваад буугаад аваад болно. Тэнгууд тэр чинь гоё шинээр тэнгууд маргааш ирэх чинь нөгөөдөр нь өглөө хэрэглэнэ гинэ. Тэгэхээр яах вэ? За болоо. Тэр доороо идэхгүй юм байна. Тийм шүү дээ. Тэгээд тэр доор нь хэрэглэхгүй бол тэр одоо тэр бүтээгдэхүүн чинь өнгө шимээ алдна, тэ өнгө зүсээ алдна. Энэ хоол үйлдвэрлэлтийг мэдгүй байгаа учраас хүмүүс ингээд дураараа ярьдаг нөгөө бараа шиг хувц сунар шиг тэгэл ингээд өнөөдөр захиалаад авч нөгөөдөр нь хэрэгэлдэг гэдэг. Энд чинь хүнсний бүтээгдэхүүн учраас ингээд хугацаатай гэдгийг ерөөсөй ойлгохгүй байгаа. Гэтэ би ихэвчлэн хүмүүс ярьдаг л та. Тэгээ мах авч явахад хүртэл хэцүү байдаг үстэй. Төрөгчтэй юм дотор авч явдаг тий. Тэгээ хям авч явахад ч гэсэн тэгээ талгаа авч явахад ч гэсэн бүгд ингээд хөгцөрчих гээд байдаг штэ өдөө авч явдаг. Тэгээ өндөж гисэн ер нь тэгэхээр хүнсний бүтээгдэхүүн бол маш богино насжилттай. Тэгээд ийм хол бол авах чадахгүй гэдэг нэгдээд одоо баян үлгэр бол явж чадахгүй. Би бол ингэж хэлдэг. Намдаг хол мод гэх юм бол за болно. Хүнснийхээ материалыг аваадаг. Тэгээд очиод хийгээд үе галтоогоо бэлдээдэг. Бид нар төмпөс аваа бэлдэж байж болно. 5-5-гаа бэлдээд аваад очиж болно. Олон хүнсний материал. Аавгүй бол хүнсний материалыг бид эндээс аваад тэнд ч очиж галтоогоо бэлтгэл. Яг тэнд нь шинээр хийж өгнө гэдэг байхгүй.
Тэр ч манайх уг нь тэгдэ. Тэр чинь тэр хүмүүс бид гаргаж өгөхгүй гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ би хэлсэн. Үгүй тэгэхээр эндээс тийшээ явахаар ч муудчих гээд байгаа учраас би тэнцээ очиод тоогооч явуулаад хийлгэж өгье гэх нөөч тийм байхгүй гэдэг байгаа байхгүй. Тэгээд эндээс нь хийлгэж тийшээ авахулах гэдэг юм л да. Тэгэхээр нөгөө тийм бол угаасаа байхгүй. Бид нар бол очиод эсвэл хүнснийхээ материалыг таны хэлдгэр жихнээсээ бэлдэж очиод тэндээ очиод боловсруулалтаа хийдэг байхгүй тий. За. Одоо чамаас нэг өөр юм асуунаа. За би тэнийг юм асуучаарай. Чи хоол хийж явахдаа заяа. Хийдэг хоолноос юм загварын санаа маань авч ирсэн юм. Ямар загварын санаа? Зүгээр ер нь магадгүй өөрөө юу гэдгийг одоо жишээ нь магадгүй одоо чамаг загварын тайзан дээр алхах чи одоо нэг шанаг ороод алхах зүйл хатуу ороод алхах. Чи ер нь яах вэ? Яахчгүй шүү дээ. Тэгээд алхах. Шууд алхах ичгүй шүү дээ. Нөө ичгүй ягаад тэр чинь миний сонголт тэр цаад талаас зэгж байгаа даалгавар учраас би алхах гэж байна гаргаж үзвэл шүү дээ. Гэхдээ сонирм уус халбаа ороод тайзан дээр алхах юм бол. Гэхдээ ер нь бол ягаад байж болохгүй гэж. Гүүртэй сонирм биш шүү дээ. Микаха энэ амархан шүү дээ. Та яагаад гэх нөгөө тайзан дээр гарч үзээг учраас нөгөө ухтган ойл байхгүй. Харин тийм. Нийл хултгаар ингээ хийцэн хувц өөртөө өмцсөгдөд байгаа байхгүй. Тэг чи ингээ салгаж авсаар овцоо. Нөгөө Леди Гага ч махаар хувц хийсэн байсан юм шүү. Гэхдээ тийм ээ. За тийм ээ болох юм байна. Халбаа. За. За энэ гэхдээ чиний одоо энэ сошиал дагагч нар их байгаа шүү дээ. За. За тэр олон мянган дагагч нар чинь юм одоо сонин одоо юм болцон ч юм уу тий одоо нэг юм одоо хүмүүс байдаг шүү дээ янз бүрийн юмны араас тий болцон дээр хоол идэж гэдэг юм уу эсвэл амир сонин санал тавьж ийсэн за эсвэл амир тийм сонин өвөрмөц хоол хүсэж ийсэн тохиолдол байдаг. Яга. Нэг хүн тэгсэн шүү дээ. Чи амар ажилтаа завгүй байдаг бах. Тэгээд би чиний залтан цагаас чинь хомслохын тулд би чамтай өдрийн хоолтыг урьж байна. Гэтэ би нэг цаг надад зарцуулж би чам сайт өргөө гэж надад нэг өдрийн хоол идчих гэж. Яа. Тэгээд хоол идэх гээд байгаа ч юм уу. Эсвэл мэдгүй. Тэнийг чи юу? Алхаагүй. Тэр хүрээгүй шүү дээ. Яа, тиймэрхүү хүмүүс их байдаг юм шиг байна. Тэгээд намайг тэгдэг юм багтаа. Үгүй тэр яах вэ? Анаа мека ах чинь нэг Cook Club гэдэг ингээд боловсрол үйлсээр гардаг юм хоолны шоугаар ах манайх гарч ирж байсан байхгүй юу. Тэгээд тэр үед яасан гэсэн чинь нөгөө юу одоо ингээд хоол хийж байгаа учраас зүгтний араас ингээд жижиг том мэддэхгүй. Тэгээд хүүхнүүд тэр үед нэлээд одоо мекахыг харсан баг. Тэгээд хүш та тэгээд талаас яа. Тэгээд хүмүүс таалтаараа юугүй тэнэ дугаар мууж авих уу? Ухч ам шараач гүөх үү? Үгүй намайг шараад тэгдэг юм аа би ч бас нэг юм худлаа бити. Хонгон царайлаад зүгээр яар. Би ч юу занд шүү дээ. Зандан царайлаад хизээ зандан байсан. За. Юу тэгтээ яг намайг хүмүүс ингэдэг л дээ годон тахаар. Үчи чи юм жижигхэн байсан юм уу? Би одоо яах вэ? Одоо төрчнлийн юм чинь тэгээд юм дээр зогсчихдаг юм аа гэх. За тийм байхаа гэх. Амар их дуртай юм шиг би. Ер нь бол гинт нэгэ санаанд орчлоо яа. Хаяа нэг жоохон ингээд сахилахгүй ч штэ өмнө бас нэг юм дидэн энэ төр юмгууд нь тэгээ нөгөө хүн лимчин бас нөгөө юугаа үзүүлнэ штэ одоо нэг жоохон ингээд дээд өнгөөс очиад жоохон дарамтлах гээд бол би чинь бас даргаа өгөх даамал явсан хүн гэдэг шиг. Тэгээд бас мөчөг өгөхгүй штэ. Одоо зүгээр жоохон амарын 30 зарим нь ч юм уу зургатаар гарахаараа мараа бараа гэдэг юм. Тэнгууд битээсээ дээр би ихэр юмчиг гэдэг хэвхэв. Тэгж аргалдаг юм аа бас нэг зарим. Би тэгтээ би бас би нөгөө анхны нэвтрүүлэг бас нөгөө хоолны контент хийжсэн чинь мек ах ингээд миний хийсэн хоолыг ингээд хамсч үзэл нөгөө сэтгэлээ хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгэл ингээд хараад хачууд арай навгадаад болдгоо гаднаас хоёр тоо. Тийш дээ тоос гарч ирсэн. Тэгсэн. Яг тийм юм бол болсон. Би бол нуухгүй. Би таваад дийжэргүй. Хөрх штэ мек ах. Авсарах штэ гоё. Минималны. Яг том моон дотор шүүн штэ жижигхэн хүн чи амраад байхгүй. Яг тэр нөө том хүн чи гацхан нүүгэл тэтэдэг юм тий. Тийм ч хамаг гэрэл цонхоо хаагаал, салхи шавар хаагаал. Би чинь бол зүгээр салхийн зүвсэл гэрлийн чаахгүй төмөнд гайвахгүй. Бусдаа буянтай ажил хийдэг шүү дээ. Аны тийчээс нөгөөд юм байт энэ нэг өөрхөн нэг тойбинд тэгээд ингээд нөө бичлэг хийж нэг тойбироо нэг хараад байгаа хгүй. Хараад ийлээ. Тэнцүүтэй зогсож байгаа юм чи. Хөдийг нь ороо ингээд салаацсан. Ингээд бацсан. Тоосгоо ингээд бацсан. Боочод ингээд хагаа инээд өрөөд тэгээд тэнийтэд ингээд яцаа. За. За, гоё чи бас надаас бас асуулт асууж байна шүү. Юу асуу?
Юу ясгаа Хамаагүй шүү дээ. Фаны юм хоёулынх нь амар фаны маань юм ярьж байна. Хамаагүй шүү. Энэ манайх бол чөлөөтэй фаны алдаа оноо авиас чаддад одоо бүх юм. За хутлаа тэгээд ярьж ирсэн аа чи ямар тэнэг тэнэг юм ярьдаг гэдэг. Хизээд игц юм бэ? Тэгээд үйл яах юм. Юу гэж тэгж идэв. Энэ алимын жус шүү. Хутлаа ярьж байгаа. Наад дотор виски хийсэн юм. Оо яг шүү. Йоо алимын жус ажиж. Яа зүлгүй. Хүмүүс аягүй би ч нөгөө архит орсноос хол хүн гэж худлаа ярихгүй. Ямар хийчихээ. Ой за. Хүн юм болохоор бас яах вэ? Хамартаа хөргөн хоолоогоо чиглэнэ. Танаас гоё асуултаа өөр гоё хөгжөлтөө мөгжөлтөө хоёлоо ингээд миний ихний дуу болсон. За. Яаж ялнаа? За. Хөдөө яваад үрстэй. Чанаа манаа мардаж зартаа тэгээд морлууж хийжсэн юм байдгүй тань. Оо байлгүй тийм чи. Яа тань. Одоо тоогооч үнчөдөө тэгээд мартаж сансан юм бол тэгэхээр энэ тэн үн чинь тоогооч үний бурхан ухаан гарна шүү дээ. За ямар хаагаад юм бэ? Аа? Тэгээд нөгөө лааз маазар чинь шаналж болно. За тэгээд тэр чинь нөгөө хайшлаад магаж хумол ингээд жижигхэн бариуд гал шанал манаг гаргаж ил байла. За тэгээд тогоогоо мартаад тогоогоо хоол хийж ил байла. Тогоогоо мартаад яваад хоолоо игээд тогоо нөх. Тий. Тэр чинь бурхан ухаан багхгүй. Байгаль дээлтэй тэгээд ер нь шаны болж исэн. Тэгээд ер нь гурил хайрах дээр ингээд яах вэ ийхүү гэл зөндөл юм болж исэн. Ер нь бол Яцаа. Ер нь хөвчлэн ер нь мартахгүй байна гэдэг хаад хизээч байдгүй. Мартчихлаа нэг юм. За болчих. тэгэл яг ингэ мартаад байгаа юм шиг санагдаж байгаа л яхад яг чеклчээд явахад нэг мартцал байдаг л да. Тэр яа тийм муу яртай те. Гэхдээ ер нь бол одоо миний машины артууд жижигхэн галтгоо ер нь хүний харны тустай олон жилийн туршлагачдаг чинь. Бүх юм явж идэг миний багшны цүнхэн дотроо багшны хайрцаг ингээд хутгах шиг бол бүх юм байна. Шүүх мөх хөрөө гэл. Танд өөртөө нөгөө гал мал чөтөнц олдохгүй ч гал мал ингээд нөгөө байгалаар насаж үзсэн түүх байна. Оо байлгүй тийм. Бид нар чинь баг бахтай нүдний шилээрээ ингээд хамруулсан шиг даасан. За наад нүдний шил байхгүй яах юм? Архины шил байна. Гудамжинд одоо ингээд хөдөөхээр одоо тэрнээс ч юм болж гал гараад нь штэ. За тэгээ болохгүй бол нөгөө энэ хөвдмөвдий чи хатаас хөвдий чи ингээд үрж мөрөөл Монгол сайхан арга ба штэ. Оо юм чи үүснэ. Би тэгж бол үзээгүй зүгээр. Тийм. Наас ч л асуусан. Тэрнээс нүдний шил тавиад эсвэл томруулж тавиад болно штэ. Тэрнээс болж ер нь айгүй гал төмөр гардаг шүү дээ ойр хэмнээ. Одоо нөгөө манайхан чинь гадаад хөдөө одоо явахаар архины шилээ хамаагүй байж шүү дээ. Тэр нөгөө томруулын шилээр ингээд нарны элчин таасааргаад гал төмөр гардаг юм байдаг шүү манайхаа. Нэр шилээ заяалаа өрнө өснө. Шил мэлээ айтайгаа ичээ байгалийнхын хэмшиг одоо байгалийнхаа сайханд амарч үтсэн болоос тий. Тэг би өгн 21 аймгаар ингээл дэмэ тэнэл ингээд аяух явдаг байхгүй. Тэг одоо баг нийтдээ 2020 оноос хойш ингээд дайлагийг нэвтрүүлэг хийгээл хоолоор дамжуулж Монгол улсын гооцлогтой газруудыг тэгээ соёлыг за толгом наадгаа тэгээд өөг бүгдингээ ингээд ерөнхийдөө ингээд харуулах зорилготой явдаг нэвтрүүлэг. Тэгээд зөөн жахав тэгээ нөө маш их зардал өндөртэй байдаг. Хөтөөч бензинээс авах одоо бензин үнэлжтэй. Шүүдээ зөксөөсөн тэгээд үнэхээр чадахгүй тэгээд ажиллаж авчихгүй тэгсэн хүмүүс контент хийгээч ингэж гэнэ. Тэгээ юм нөгөө ий чиг ингээ гарч ирэхгүй. Асар дугуунууд юм. Асар хөдөлмөр байдаг. Одоо бичлэгний харж гисэн манай миках бол үнэхээр entertainment ойрхон байдаг учраас бичлэг хэрхэн бүтдэг вүлээ те. Өө хэцүү шүү дээ. Асар хүндэртэй. Тэгэхээр тиймэрхүү юмыг бас тоогооч нормал л ойлгоно. Тэгээ хоолны контент гэж бод хэцүү. Ер нь бол хэцүү. Нэг юм нэг дүрсэж өвчнөө олоо аавна. Яг ер нь бол хэцүү л дээ. Нэлээд шанттай хүн сурцтай хүн бас их бол тэгээд мэдж байгаа юмаа түгээж ярих нь бас чухал тийм бас ярианы урлаг сайтай байх хэрэгтэй. Хэрвээ ингээ хоолоо ижээснаа тий дуутга хийгээд идэх хүмүүс байна. Тэгэхээр нөгөө үзэгчтэй хүрэхгүй бүх юмыг хосуулсан яг энэ хүн шиг байж контент бүтээх хэрэгтэй гэсэн. Баярлаа. Өөрийнхөө анхныхаа контент дээр бас магтуулж байгаад баяртай байна. Микахаа магтгаад болохгүй дараа заадлаа. Лаач гараад ингэж ингээд дэвлээ яах юм бэ? Арайс тэхгүй бахаа махан чаас. Юу тэгээд Хөш амар их түрүүн орж ирэл ингээл за хэвээр нэр листээ ингээл үзэл амар асуулт асуу. Үгүй асуухын завдгүй яриад байх юм шүү дээ. Та өөрөөс намаа надаас юм асуу. Асуухын завдгүй яриад дээ шүү. Санаа маань подкаст одоо сайхан болж ийн ингээд үгээр өндөрлөгч байна удлаа яриад байгаа юм. За ингээд манай одоо подкаст эвдэрдэг одоо үдшүүл суусан та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр манай дараагийн дугаар үргэлжлэлийг өөрийгөөс удлаа яриад. Тэгээд асуултаа бичээ. Би бас ингээд нөгөө тоогооч нартай ойрхон өөрөө бас галтгоод байгаа ойрхон хоолны контент гэдэг учраас нэг юм хэлэх гэсэн юм а. Тэгээд хэл гоё. Манай тоогооч нар бол мундаг хөлмөрч хүмүүс байдаг. Дээрс нь их гоё сэтгэлээрээ хийхэд тоол нь бас юу болдог те им болдог. Тэгээд
Тоогооч нарын тоогооч гэдэг мэрэгжил бол үнэхээр гайхамшигтай мэрэгжил юм аа. Тэгээд энэ ташрамд одоо бүх тоогооч нартай хандаж хэлэхэд та нар маань мундаг шүү. Тэгээд та нарын хоолоор одоо буянтай ажил хийдэг юм да тий. Хүмүүсийн хотоодыг баярлуулсан ажил хийдэг учраас бүгдээрээ деважн л цанаа гэдэг тэмэгтэй. Яагаад деважн руу явуулах гэдэг нэ? Юм хийж байгаа цаг нь болохоор штэ. Тийм ээ. Тэр бид нар чинь буянтай ажил хийж байгаа хүмүүс шүү дээ. Тийм ээ. За нөгөө анхны бас юу подкаст явуулах нэг баахан асуулт малуулсан тэрэндээ төөрөөд бас жоохон юу байгаа даа л та. Тэгээд явандаа сайжрах гэдэг тий. За тэгээд би энэ асуулт ингээд бэлдсэн байгаа юм л та. Ерөнхийдөө одоо энэ ингээд юу ахаар бас нөгөө ирээсээ сандраад бас бяцхан сандрал байна шүү. Яагаад сандраад байгаа та? Надаас ч юм уу? Үгүй бас энэ юм харах гад нөгөө хитрхийг бодчихор ч бас манардаг юм байна шүү дээ. Тийм ээ. За тэгээ одоо би чамаас гоё асуулт асуух гэдэг нэ. Чи яг асуухад 50-50 мартуулчихад байгаа юм. Аа, симээгүүд яаж байгаа хэвчээ. За ер нь нөгөө одоо чи сошиалчд олон дагах ш та. Тийм ээ. Одоо энэ одоо сошиалор явж байгаа хоол одоо юм чи мэдээ чиний бизнест бас одоо ашигтай нөлөөлж байгаа тий. Ер нь тэгээд ямар хуу байдлаар ер нь нөлөөлдөг юм бас одоо сонирхож байгаа хүмүүс бол байгаа ш та тий. Тийм. Та чи асуултаа яас хачаа хачин бэлддэг юм бэ? За яа хүнтэй чи одоо ингээд харин энэ ч нэм баггүй юу? Йоо таач да. За. Ер нь бол ер нь яг хоол хүнсний үйлдвэрлэлт дээр хэрэгжүүлж байгаа. Өөр болохоор хоолыг сонирхолтой. За энэ хоолыг сонирхолтойг болохоор босод бас мэддэггүй эмэгтэйчүүдтэй эсвэл за бүгд ихэнх зарим мэдгүй хүмүүс байдаг те. Тэдэрт өөрийнх нь туршлагаас ихтэй танилцуулаад одоо ингээ хоолны контентыг эхлүүлсэн. Ямар ч ашиг сонирхолгүй. Тэгээд дээрэс нь одоо энэ маань нэвтрүүлэг болоод хувирцсан. Тэгээ ер нь яг сошиал инфлюенсер гэдэг хүн юу хийх ёстой вэ гэхээр реклам сурталчилгааны гол нь биш. Тэр хүмүүст юу өгч байгаа вэ? Юуг зааж байгаа? Юунд одоо амьдралд юунд хэрэгтэй зөвлөлийг хэрэгжүүлж байгаа вэ гэдгээр л инфлюенсер гэдэг хүн хэмжигдэнэ гэхээс зүгээр хошин тоглох тоглохтой гол нь биш хэвгүй юу? Тийм үстэй. Тэгэхээр би яг хүмүүст бол өөрийгөө нэг инфлюенсер гэж ярьдаггүй. Гэтэ би ямар ч гэсэн нэг 500 гаруй бичлэг биш 1000 гаруй бичлэгийг хийсэн байна. Бөөх. 7 хоногт 2 бичлэг хийсэн. Тэгээд нийтдээ 7 жилийн хугацаанд би өөрийнхөө мэдэх бүх одоо хоолыг тэгээ бас нэг ногоомогоо дарах юу ч гэдгийг тэгээд мэддэг бүх зүйлээ л одоо хүмүүстэй харамгүй үзүүлсэн, зааж өгсөн, хуваалцсан. Тэгээд энүүгээрээ бас нэг ч гэсэн айлын хүүхдүүд юм сурсан байх гэж боддог. Тэгээ одоо манай тоогооч нар болохоор нарийн боо одоо нэгдүгээр хоолны угшаа юу лээ? Үнцэн хоолны тоогооч за тэгээ салаад гэл эдгээр байж байгаа. Бид 10 жилийн хүүхдүүдэд би юу заадаг юм? Би сургуулиудаа хамдаа шилжилдэг шүү дээ. Тэдэрт би нарийн боовын талх малгай нь өөрөө хэрхэн байгатлаар нь би сургуулийн хүүхдүүдийг нэг ангаар навчраад нэг өдөр би сургууль оруулдаг. Нөгөө яа тэгэхээр хүүхдүүд чинь магаасаа гэртээ талхаа бариад идэх хэвээр бид авах хэвээр болчих жоохоо байхгүй. Тэрийг нөхөнд бол нийгмийн арьсны хүрээнд би одоо ийм хүн уйл ажиллагаанд явуулж байна. Тий. Наа чи бас гоё. Ер нь тэгээд нөгөө манай болдрооч өөрөө нийгмийн бас итгэх шаатай. Тэ? Нийгэм рүү хандсан юм бас айгүй хийдэг. Хажуугаар нь контентыг хажуугаар. Тэ? Тэгэхээр одоо чиний пэнүүд дундаас хамгийн бага насны хүүхэд ер нь хэд орчим насны юм бэ? 7 молоо настай юм уу 6 мургаан настай юм уу? Ямар хөө. Дагаад хараа хүү бойлог өдөртөө ч мөр ингээ торт цавч. Зөө. Дагаад бичлэгээ болцоо авч. Амар байгаа зү. Тэг хөх. Сая ингээд сургуулийн гадаа ирэхэд чинь оюутнуудад бүчээл те. Зураг авахулаа гээл. Үүдэр оруулах гэж би орог хамгаалт аваад байгаа юм шиг. Уудлаа. Өөргөө зураг хөвгдөд таньжил аваалгаас арайч юм амар хэлдэг. Дээрээс дуудаадсэн чи оржгүй зураг авах чи одоо хүн заа гэдэг гэсэн байхгүй. Уцаар ярихаар. Чимээгүй байгаа чи. Чимээ. Гөө бодит манай нэвтрүүлгийн одоо энэ подкастын гол юм бол ямар нэг нууч авахгүй. Нөгөө ямар нэгэн монтаж байхгүй гэдээ хэлээд байгаа шүү дээ. Харин тэр чинь аюултай юм аа тийм. Юу аюултай гэж гоё шүү дээ. Яг өөрөөрөө байна. Мангар ихтэй. Руугаарч нэг муу хараад та ингэсэнгүй гэж оруулж байна. Манай болорч айлын том хүүхдүүд лөө. Танд юу нь юу гэж бодогдов? Том нь би баган тийм шиг санагддаг шүү дээ. Мангар ирэх үү? Тий амир их. Амар. Гошуун унжаал. Ер нь тэгэл гэл ингээд ороод гэлээд шүү дээ. Яаж захаар том нь. Том юм уу? Тэгвэл амир ирэх өссөн юм байна. Тий штэ ястаа. Би чи яах вэ? Доор ингээд дунд тавьцаад за өөрөө хүн болоо явцсан байна. Ястаа тийм байна. Миний бах чи. Шинэ хувц өмсөхгүй тэгээд ах нарын юм өмсөөл. Гэхдээ хамгийн гол нь би өөрөө гэртээ ганц хоол хийдэг юм би байсан. Тэгсэн чинь тоогоочлчиход. Тэгсэн чинь тоогоочлсон. Би танд балаа юм лгүй бас. За.
нөгөө анх нөгөө ардуур ингээд хаад үргэн махаа гаргаад тавьчаар минь өх ингээд тэгээд залдаг байхгүй юу? Би махтаа унтцсан заяа. Тэг ингээд сэрээ харсан чи өөр юм манаа ингээд хүүхдэн мах зорч ирсэн шүү дээ. Тэг ботхоод ингээд нөгөө хоол хийдэггүй ардаар өнгөртлээ. Амар байгаа. Тэг чи одоо ингээд маш хоолны сонирхолтой хоол хийж чадах. Гэтэ хоол хийж чаддаг хүн чадахгүй хүн гэж бас байна. Тоогоор дунд ч гэсэн байна. Гурилтаа шүл хийж чадахгүй гэж тоогооч гэж яриад байгаа хүмүүс бас байна. Тэр яагаад гэсэн чинь дээрэнгээсээ тоогооч хийжсэн юм чи гурилтаа шүлээ гурилэнд бүр ингээд хаашаа тэгээд зүгээр ямар тавсгүй. Яг жоохон давс хийчихэд тэг чи амттай болж шít. Тэгэхгүй хүмүүс бас байгаад байна тэр. Сэтгэл зүрхөө сайн харуулж чадахгүй. Эсвэл бас нэг юм удаан сурдаг хүн, хурдан сураад түргэн мартдаг хүмүүс бас байдгийг. Биш. Энд нэг хүний мэдрэмжийн асуудал яригдаад байна. Тэр хүмүүс ч удаан мэдрэмжээ олоод тэгээд дараа нь ингээ харж хахад энэчтэй гэж хүмүүс айгүй мундаг явж байгаа хүмүүс байдаг шүү. Тий, одоо айгүй мундаг явж байгаа хүмүүс. Амар энэс та айгүй мундаг бол гэсэн бацаа тэрнийг хөөрөөд одоо ингээ живээд шал өөр юм хийсэн бацаа явж идэг юм дүүнэр. Тэг би гайхаад гурилтаа шил хийж чадахгүй тоо. Би одоо тоогч нар ах ажил тавхад тэгэхээр шууд харсан чи гурилтаа шил хийгээл өгдөө болоо. Тэр ямар сонин хоо захиалт ингээд шалгаж авахын тулд би гурилтаа шил хэлбэлдэг. Тэр хингийн мөртлөөсөө гурилтаа шил. Ер нь бол манай монголчуудын хамгийн их хэддэг өсдөж өссөн хоол л доо. Тэгээд тэрийг нэг хүмүүс яг нэг тийм үндсэн амтыг нэгдэг. Тэр үндсэн амтыг гаргаж чадахгүй болохоор тэгээд угаасаа фейлдэж шүү дээ. Тэг би барсандаа бүх чи хэдэн жил хаан тоогооч ижсэн. Тэг ингээд л асуунгууд чи гурлаа яаж чи та харуул бас инээдтэй. Яг нөө юм болгонд бүгднийг хэлээгөө юм болгонд сайн та муутай. Ер нь бол тийм шүү дээ. Тийм аахгүй нийгэмч тэр одоо тэр хуульч нар ч мэддэгчгүй хуульч мөртлөөс хуульч гэж явуулдаг хүмүүс байгаа. Үнэхээр сайн хүмүүс нэмчнэ ч гэсэн мэдхгүй ч хүний дотортлын алаа хийцэн тий баах хийчнэ гэж хагалж байгаа хүмүүс. Ер нь бол тийм шүү дээ. Сайн эмчнэрч байна. Ингээд нөгөө айлч мэрэгжилт сайн ч мууч байгаа байхгүй юу. Тэгээ тийм нэртэй. Тэгэхээр яг хүмүүс дэлгэхэд ер нь үнэхээр гоё хоол идэх тоогооч нар мэдрэмжтэй явьяастай төрсэн хүмүүс байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг би өөрийгөө магтах гэж ярьж байгаа маа даадах чинь. Байж энэ яаж байгаа вэ гэх нь амар ингээ хоол хийгээл ингээд ихэлсэн ч хүмүүс ямар гоё амтай гэх. Тэгээ одоо яг хоол амсч үзэнгүүд энд ийм амтлаж орсон ингээ мэддэг байхгүй юу. Тийм шүү дээ. Тэ. Тэгэхээр хүмүүс л ойлгодгоо тэ. Тэгэхээр энийг мэдээд байгаа ийм амтлаж орсон ингээд хийчихвэл болох юм байна да гэд тэгээд байхгүй юу. Тий, ер нь бол хоол хийхэд бол мэдгүйч хамгийн донд мэдрэмж бол маш чухал. Тэгээ сэтгэл. Яа. Тэ вэ? Энэ ч гоё хөө. Тэгээд хүү бас урд зүгээр цаг нөхдөж байгаа усуд бас байдаг л да. Үгүй гэхдээ бас урд хэрэгтэй. Урд мэдээж хэрэгтэй. Тэгээд нөгөө хэрчилтэн дээр бүр хэрчил мэрчилтэй бас амар хүмүүс байж. Тэрэн дээр зарим нь ингээл бүр сарнааш гоё юм хийгээл тавьж байгаа. Зарим нь зүгээр ингээ ууглаа тавьж. Гэхдээ ер нь бол ийм болчихсон шүү. Одоо сүүлийн үед нэг шиг хоол үйлдвэрлэл бол ингээд явжсэн бол гоё нэг хөгжөд явж байхдаа хитрхийн өнгө будаг амтыг гээж хэлсэн байхгүй. Одоо бол дэлхийн одоо би бол нэг олон улсын нэг шүүгч явахад одоо тэр үе чинь буцаа байхгүй болж байгаа. Тэр тавган дээр тавьдаг юм бүх юмыг иддэг байх хэвээр тийм үү. Тэгээд дээр одоо яг тэр нөгөө нүүрс ус одоо тий тэр нь бүгд яг таарсан байх хэвээр тэр хүний биед хэрэгтэй бүх юм байх хэвээр шаарддаг. Дээр нь өмнө нь бол нөгөө энэ презентац тал руу айгүйх анхаарч исэн бол Монголд одоо яг нөгөө хүүхдүүдийн презентац тал дээр яваад байгаа байхгүй. Тэрэн дээр гоё харагдуулахаа хийгээд байгаа учраас дэлхийн одоо энэ хоол үйлдвэрлэлийн одоо тэр тэмцээн уралдаан тэмцээр шүүхэд хамгийн том үзүүлэлт бол амт гэж үүдэг. За тэгээд нөгөө хайжин мисплас одоо ариул авах уу те өөрийнхөө хог хаяглаа яхин ангилж байгаа. За тэгээд цаг баримтлал. За тэгээд одоо нөгөө юу яадаг нөгөө хамгийн сүүл одоо дисплей буюу презентацийн харагдах хэсэг тий үзэмж. Тэг үзэмж юм. Тэгээд яг одоо ингээ олон юм зарим ингээд үнэхээр гоё амттай заа юу. Үнэхээр гоё амттай хамгийн том нь 50 оноо тулт авчиж байгаа байхгүй. Амт нь аюу гоё. Жохон царай муутай байж болно. За тэгэнгүүт тэр нөгөө хайжин мисэмплаас одоо яг нөгөө хоол хийж байгаа талаас өндөр оноо авчдаг байхгүй. Одоо тэр эрүүл ах уу те бэлтгэл одоо хувийн зохион байгуулалтаа өндөр аваад хоол нь жохон царай муутай ч гэсэн амт нь амар гоё байхад нөгөө хүн бүх юм гоё харагдаад байна. Нөгөө амт нь бол хоорондоо уусч нэгдэж чадахгүй учраас хитрхи одоо spicy те эсвэл ингээд янз бүрийн хурц амттай байх юм бол тэгээд чинь унаа штэ. Тэнгүүд нөгөө 50 оноо авчвал 30 оноо авчна. Нөгөө бүхэл онооноос тэгэнгүүт нөгөө гадныхан одоо нөгөө нэг нөхөр нь болохоор амтаараа 50 авчлаа. За цагаасаа нэг 5 оноо гэдэг цагийн хөрөлтөөр нэг 3 минут очиод 3 оноо асуулчих байгаа байхгүй. Тэгээ ингээ явхад нөгөө хүн хангалттай одоо 90 оноод одоо 92 оноо авчихад одоо low gold гэдэг одоо доод ангиллын алтан медаль авчиж байгаа байхгүй. 90-с дээш яваад
100 авах юм бол яг хай гэдэг гол гэж яваад ингээ алтмидад идэж байгаа дотроо янз бүр явдаг. Ингээ авчдаг. Тэнгууд хүмүүс өнгөц нүдээр харахад энэ манаас хамаагүй энэ хараа шаал хачин юм ийцэн байхад яагаад ингэж байгаа гэсэн асуудлууд бас гардаг байхгүй. Тэгээд тэхийн тулд одоо нөгөө одоо rule book гэдэг одоо нэг тэмцээний уралдааны ном байдаг. Тухайн үеийн одоо стандарт олсод яг ийм ингэж дүгнэ гэсэн тэрийг уншихгүй, сайн харахгүй зүгээр л одоо галууны махны төрөл ламп одоо чоп хурны махны төрөлгөд орчоод тэгээд тэрийг нэг зохицуулж хийж чадах хооронд баг. Тэгээд тэрэн дээр нүүрс ус одоо юу гэдэг юм баг хүн тэрэгтэй бүх бодис ингээд яг агуулм тэдэд хувьтай байх хэрэгтэй гэж заагаад өгдөг. Тэгээд тэрэндээ хүрэхгүй ч юм уу ингээд игвэл нэг амт нэгдэг. Тэнгууд өнгө дагсан магсан гэдэг айгүй дүнэлт байдаг байхгүй юу? Гэтэ Мекаха бид нас нэг юм асуугаад. Одоо манай бүх юм одоо бэлэн болчихлоо шүү дээ. Жишээ нь одоо ингээд ангилсан мах хүртэл бэлэн болсон байна. Бараг тоож биш хүн ч зүгээр нөгөө бэлэн ингээ одоо стейкний соусыг аваад стейкний мах аваад тавилаа. Тэгээ хоолчтой. Стейк гаргаж байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо тоож нар маань ч гэсэн одоо мэдхгүй миний хувьд бол нэг мах шулаад байдаг айлч байхгүй болсон шүү дээ. Одоо байхгүй. Шулаад хангилаад тавьдаг айл байхгүй. Тий. Тэгэхээр одоо ингээд манай Монгол улс маань анхан шатны одоо сургуулиудад ч юм уу эсвэл одоо ингээд мах шуулж молдог юм хөрөнгө хичээлээс бас хорвоолвол ер нь бол сургуулийн програм дээр байгаа хаа. Тэгээд яг нэг махны ангил гэдэг мах бэлтгэлийн хичээлүүд байдгийн. Биш ээ, технологи сургуулиа би яриаггүй шүү дээ. Ер нь зүгээр ингээд хүүхдүүдэд 10 жилийн хүүхдүүдэд тэр бол худлаа ах уу. Тэр бол би эдэн толгоондоо юм чинь тэрийг би худлаад авчихна гэсэн бодолтой болсон. За одоо ястаа яг тэгээд байна. Ингээд ирэхээр гэхдээ бол сая одоо Монгол Улсын мастер тоогоо шалралт тэмцээн болсон. 13 жилийн дараа завсарлагдсан байж байгаа 13 жилийн дараа саяхан 7 хоногийн өмнө болсон. Тэнд 130 хүн ороод одоо 58 үлдээ 58-аас 33 хүн Монгол Улсын мастер тоогооч гэсэн цод тэндийг авсан байдгийг. Оо за. Тэн дээр бол яг ингээд одоо яг чиний мах шулаамаа бүгд орж байгаа. Хүзүүний махыг шулж байгаа юм. За тэгээд нөгөө хар арьс тэгээд дандаа тэр жилээ мүлээ одоо юу гэдэг эртний нөгөө эртний ч яхаа одоо 80-ад оны одоо Монголын одоо нэг хоолууд их тэнгэрд явж исэн яг тэр мянган жор гэдэг ном байдаг шүү дээ. Мянган олны жор гэдэг тэрнээс орж иж байгаа байхгүй юу. Тэгэхэд бол тэгээд манайхан бол өсчл байгаа байхгүй. Тэгээд охоо амартай бол яг нөгөө шулааны хийдгүү байсан тоогооч нар бас нэг ялгарчлаа юмд арай удаан. Тэгээ хүзүүний хүч бас хэцүү шүү дээ шулахад. Тэгээд үеийн заас салгаа тэргээр сток гаргаад ингээ явхад бас л хүмүүс тэгээ 8 цаг тасралтгүй хоол хийж байгаа шүү дээ. 7 курс хоол хийж байгаа. Амтан салаа десерт бүх юм хийж байгаа байхгүй. Тэгээ ингээ явхад бас чанга зарим настай хүмүүс нь олон жил нөгөө өгөөд завсралтсан, унтсан байсан 3 дахь орхсон чинь тэрнээс зохиогдохоо болоод тэгээ сая ингээд нөгөө 60 жилийн хугацаанд яг тэр хүмүүстэй жоохон боломжийг оролцуулсан. Тэгээ настай хүмүүс зарим нь бас ингээд яалч үгээл орчин үеийн залуучдын хурдаг үүсгэж учраас унжлаг авахгүй зарим нэг юм дээр. Тийм шүү дээ. Тэгээ өөр хэмд үйлж унжаал бас амар юм билээ тэгээд аргагүй хүмүүс. Амар тэр өндөр цол тэрнийг авах гэж олон жил хүлээж явсан байдаг. Та одоо хэдэн минут шулах вэ? Юу нэ? Мах хэдэн минут? Би бол мах шудаадаг тоож биш шүү дээ. Юу шулаад байна? Ер нь бол шулж чадахгүй гэж баахгүй шулаа шүү дээ. Гэтэ ямар яг шулаад гэсэн бэлтгэл тоогооч нар гэдэг юм хүмүүс байна. Одоо үе чи өөрчлөгтэй. За өмнө нь бол бидний үед бол бүгд өөрөө шулаад махны одоо мах бэлтгэлийн бэлтгэгч байгаа шүү дээ. Тусдаа шулаад ингээд шулаан дээр нь бол баймын удаан зогсож үзээчгүй. Угаасаа одоо ингээд шулаадах шаардлагач байхгүй. Бүх юм бэлдсэн. Харин ч асуудалгүй юм тийм. Дээр нь тэр шулдаг үе чинь даваад өнгөрцөн. Доод одоо чиний хүмүүс сурах гэдэг шүү дээ. Доод үедээ сурах. Аль наатахаа шулаадах. Шулсыг гараад гололгүй болоод ингээл явна шүү дээ. Тэ. Тэгэхээр одоо нэг ямар шулж үзье уралдаа тэмцээ гэдэг байгаа ш. Зүгээр л энэ бол түүний хийж явах ёстой чадах ёстой зүйл мөн. Тоогооч үний. За тоогооч биш байсан би ер нь Монгол хүмүүсийнхаа ер нь хүүхдүүдээ аль болох ингээд махаа өөрсдийнхөө за бэлэн мах байсан ч ер нь ингээд өөрийн гараар нэг удаа шулаад үүсчих эсвэл аавтайгаа хамт те өөдөгөө хамт ингээд эрэгтэй хөхтөө эмэгтэй хөхтөө. Гүү айлан ч яадаг юм гэсэн. Одоо тэхгүй баха. Одоо энэ жинжи бид нар чинь зөнжи чи ч одоо зөнжи рүү орж байгаа л гэдэг. Жинжи. Жинжигийнхэн бол одоо түүч мэдхгүй тэрний доорт нь альфа билүү одоо. Альфа нь те. Тэд нар бол үгүй шүү дээ. Одоо ингээд угаасаа хүн төрлөختөө биеийн хүчний юмнаас адвал оюуны хөдөлмөр рүү орцсон. Тэгээд аяанда ингээд уусаад ялгараад ирнэ. Тэр чи аюул одоо робот кофе шоп гараад эхэлсэн. Тэгэхээр энэ бол өөрчлөгдөн. Тэгэхээр одоо заавал сурж
ивдэх биш. Зүгээр ангидаад мэд аль үеийнх нь мах уу гэдгийг мэдчих хэрэгтэй болов гэж бодож байгаа. Энэ юуны мах юм, юуных нь мах юм, аль хэсэг нь ямар юундаа ордгийг ингээд ядаж нөгөө Монгол аргаараа сайхан хаа өвчүү нөгөө өрөөл гэдгээр нь те гой хаагаар нь салгаад авчдаг. Тэрнээс нарийн шулаан бол одоохондоо хэцүү байх. Тэгээд угаасаа одоо ажил хийхгүй байгаа хүмүүс хийхгүй те нарийн шулаа биш ер нь гэхдээ яг нэг гудууз мах авчираад хэд ч өөрөд нь ингээд үцдэг шүү. Яг хөө ер нь бол хамартай хөрвөл ус гэдэг шиг хийх бах уу. Ер нь бол зөв ингэж юу ач чадахгүй юм шиг. Гэтэ холоод углаа чанаа идчихсэн шүү дээ. Үеийн би чинь заримдаа бол юу яд шүү дээ. Ингээд шулж мул зогсгод төвөг тэгээд хутган нөгөө шууд цагаан би нөгөө хөрөөтэй пад тэгээд сайхан эцдэг шүү дээ ер нь бол. Тийм үү. Мах одоо тогоо могон чинь тэрхүү одоо хуучин чуул дандаа галдар юм том тогоо биш. Одоо тийм тогоотой байхгүй юм чинь мэдээж нөгөө бид нар чинь хотын байр нэмдэж байгаа их хүчтэй төргөн босдог жишүүд ийм тогоо. Тэгэхээр тэр чинь яалч уу ясыг хөрөөж мөрөөдөл идэхээс өөр зам болчих. Тэгээ би эдэмхийн үн чи өөрөө хоолон аягүй сайн бэлдэх юм а гэдэг үнэн үг байлгүй шүү. Би 7 хоногийн дотор нэг өвлөө ичиг тосчихсон. Амар агаас оюутан болоод тэр өгөөсөөд. Хөөе. Ингээд чи гэртээ ирээд хоол хийдэг үү? Гүү гэж авсан шүү дээ. Гүү л гэж авчин за. Одоо чинь манай намайг ингээд одоо хүн болгонд тэгдэг штэ яа. Танаа ихнээс амраас тас дандаа гоё. Харин тийм ээ. Одоо эхэндээ азтай юм шиг шүү дараа нь азгүйгээ мэдсэн бахаа гэдэг шүү дээ. Яг үнэндээ. Одоо нэг харин тийм. Тэгэхээр ч амар хэцүү байхгүй. Тэгтээ одоо бокс ч юм уу дууч юм ирээд бокс ч ирээд өдрөөр ихнэрээ нүдээр хүүхдүүдэд ах тийм байхгүй. Дууч юм ирээд гэртээ гонгноод гэдэг дуудаад ивэл бас яа тийм болдоо гэд. Ихнэр л болдог шүү дээ. Тийм ихнэртээ эсвэл байнга дуудаад уурайдаг юм уу гэж. Тэгээд тийм сони асуудаг хүмүүс тийм. Тийм шүү дээ. Байнгын гэртээ гоё хаал идүү, тортой гэл ингээл энийгээ идүү. Яг шүү дээ. Бүр хоолыг заав гарахгүй тий. Арай гэж харж унтдаг хэвчтэй та. Заримдаа тэгтээ би юу ядч яг хоол хийж байхдаа өөрөө өсдөггүй. Ингээл юм хийгээд яг тийм мэдэж яваад. Хамгийн сүүл дуусаад гэртээ харахаар амар өсдөг. Тэгээ манай ихнэр гүчи чи хоолн дээр чөтөө идэм иддэггүй л. Тэгээд одоо манай ихнэр бол бүр мэддэг болсон. Бууз тавиал мах чанал сайхан яс чан чинь тэгээд болоо. Намайг гадагшаа мадшаа яваад ирэхэд бол би нөгөө яг тэр Монгол хоолоо санддаг байхгүй. Тийм шүү дээ. Ер нь яг энийг ярьсны дээр нь чамаас сугад одоо нөгөө Монгол хоолны гайхамшиг татвалыг хоёулаас гайхамшиг яриад нь штэ. Тэгмээд одоо чи Монгол махны амтыг ер нь юу гэж боддог вэ? Одоо чи бас зөндөл гадагшаад очиж явлаа. Одоо Монгол махаа хэр санддаг уу? Гадны махтай харьцуулж үзсэн үү? Юу одоо гадны мах чи угаацсан махнууд ерөөс ямар ч амд байхгүй. Зүгээр ер нь бол дүүргэгч таахгүй ерөөс хүний хотоодыг л дүүргэж чаа. Манай Монголын махны амт гэж хэвээр янз бүр өөр Монгол мах ч гэсэн яг бас юм дээр бас тийм гоё амтай биш болсон бэлээ. Яасаа гэхээр хашаалаа хийцээ. Тэгээ нөгөө чинь яа дахиад нөгөө Эрдэнэ шашмширээ ингээд яадаг. Гэтэ зарим газруудын зарим өвөр Монголын хөлбөмбөр эднэрийн багч юм арай ташааж авчаалаагүй. Арай нөгөө булчирийнхаар арай өөр юм. Бас арай газар алдчихгүй юм тий. Газар зарим нь алдаагүй лээ. Тэгэхээр арай гайгүй. Янз бүр. Наадах яг өчтөр би бас нэг нэвтрүүлэгт бас орсон юм. За. Тэгээд надаас бас махны тухай асуусан яг. Яг энэ асуултыг асуусан байхгүй. Тэгээд би яг яг тэгж хариулж ирсэн байхгүй. Би олон орноор явсан. Залуу байхдаа амттай болгоны идэх гээл дайраа явсан л. Одоо ингээд жоох нас яваад тэгэхээр Монгол мах, Монгол хоол гоё юм байна гэдэг бүр яс махандаа шингэж мэдсэн. За гадагшаа явгууд нөгөө дахиа гахаа. Тэгээ ерөөс иддгүү дахиа нь баг иржээний мах шүү. Иржээн шиг бутарч унаад. За тэгвнгүүд арай махтай юм даа гэдэг KFC ч юм уу нөгөө Burger King Монголтой байдаг тий. Тэгээ бүргэр идэх орохоор махан ч гэсэн яг манай иржээн. Би тэ нэг амар нэттэй ярьж хөө. Би нэг Австрал байж хаад Австрал чинь би нэг Vogue ажилладаг гэсэн. Vogue-ийн тэр Vogue гэдэг нэг сэтгүүлийн грэт ажилтна, грэт модельер. Тэгээ нэг Vogue-д ажиллаж исэн гэр хүмүүс одоо яг нөгөө грэмэрийг нь хараад хүмүүс өө чи миний нэрээ ууц гэдэг олон улсын модель гэхгүй. Тэгээд тэнгуут нөө мах идмаар санагдаад. Тэгээ н Австралийн ингээд супермаркет руу орохоор нохоо олны хэсгээр нөө өвчөж байж. Тийм үү? Өвчөж байж. Ямар аваа те. Тэгээ нөө ичгүй штэ нохоод өгч байгаа юм уу өөрөө идэх гэж хэм идэхгүй тийм үстэй. Тэнгуут нөө нохоо олны хэсгээр чи өвчөг нь хоп барьж. Нөгөө share house гэдэг нөгөө өөрөө house ингээд өрөөр нөө хэдэн мө гадаад уч хамраа чигээр гараад ирнэ. Өвчөж чадаад өмгөө ханч өмхий гэдэг юм. Тийм үстэй. Яг тэгээд яг гадаад удаан байж байгаа ирэхээр үнэхээр хоньны мах жоох өнөр ихтэй байдаг л да. Тэгвэл ер нь тэгэл багаас идээс сурцсан толгой гиз дотор идээс сурцсан болохоор дорхноод буцаад тэрвлэгтээ орчихсон. Би Америкт байхдаа бол тэр Австрали хонь гэдэг үсэн нэг том битээ өөхн яг гой Монгол хоньны өөх шиг биш.
юм таргууны үг шиг юм сони үйтэй юм шиг тийм. Тэгээ мах нь бас тийм гоё биш. Тийм гоё. Зүгээр яг ма гэдэг шиг мах гэхээ үсгэн байхгүй ма. Тэгээд яг та нэг өвчин өвчөж өөрөө арай өөхтэйсг нь нөхгүй. Тэгээд тэр өвчүүгээ чи авч хоолны хэсэг тавьсан хоолны хэсгээс нь очиад хоолны юм аваад итэл годон жаахаа та тэд нар чинь юу ч гэдэг ямар ч өвчөөл авч ээжсэн санаад байгаа. Тийм л зэрлэг байлаа шүү дээ. Тийм бааз. Гоё шүү дээ. Тэгээд энэ чинь гоё дурсамж шүү дээ. Тэ. Нөгөө гадаад ингээл хамрааж мэдгүйс газ зөрөөр адарч чи юу чанцсан гэнэ. Нэг хаал мотой талтай бас таалаа шүү дээ. Одоо чиний одоо яг ингээд анх хоол хийгээд яг контент хийгээд эхэлж байгаа чи хамгийн тийм хөгжилтэй бүр нэг санаас ч гардгүй юм тохиолдол. Хөгжилтэй санаанаас гарахгүй тохиолдол таал байна да. Би яасан. Тоосон дээр зогссон уу? Тоосон дээр зогсож байгаа тэрсэн. За тэгвэл хошин шигийн дүр нь би байжээ гэх. Тэгээ манай бас нэвтрүүлэгт орсон тий. Тайлбар тий. Оцогтой гарчлаад ирсэн да тий. Нэрэн загсанд явж ирсэн нөгөө нэвтрүүлэгт саяхан хин надад тэгээс чи болроотой загсанд явсан юм уу гэсэн. Харин тийм ээ. Уг нь мек ах манай энэ хоёр сонирхол нэг учраас хамт загс. Тэгээ болроогийн аав ээждэг бас сайн таньдаг бас загс жараханд явж байлаа. Тийм сонирхол нэгтэй. Одоо явж байгаа юм 50 нэгтэй. Одоо энэ завгүй байна. Тэгээ одоо 20 мөрө тавьдаг байгаа юм чинь. 6 сарын 15-наас 20 тавьдан тэгэхээр нэг явна да. Яваач. Гоё штэ бас амар гоё стрессгүй байхгүй. Загс барина гэдэгтэй биш штэ. Зөвхөн жагаарт гарч байгаа тэр чинь тай яг мартна. Голын урсгал хараад амар гоё тайвширдаг. Гэтэ шунлын шидээр байж болохгүй те. Тийм үнэн. Би зүгээр дагаж хараад сууж идэх штэ. Гоё штэ. Амар гоё. Нэг тиймэрхүү байна. За загс гэснээс түрүү мах ивдэд байна гэсэн. Загсны мах ивдэх үү? Би хөөе амар тань инээдтэй юм гэж бас дахиад. Ясаа гэсэн чинь өгийн нуурын дээр загасчлалын тэмцээн болоод. За тэгээ өвглийн загасчлалын тэмцээн болоод. Тэгээ мөн тэр нар чинь өөрхийн амьдад өвжүүлийн загас шүү дээ өгийн нуурын дээр чинь. Тэгээд нөгөө өлцсөн ам цооны ингээл баг өөртөө гарч ирээд байгаа юм шүү тэр чинь. Өөртөө гэдэг. Тэгээ ингээл ингүүд гарч ирэл загсан гарч ирэл би тэгээд латжаа буцаа тавиад байла. Тэнгүүт хүмүүс чи яад гэдэг чи аваа гаргаад тавьсан үхгцэн угаасаа тэр чи үхгцэн ам чинь. Тэнгүүт нөгөөх нь яад би өөрөө загас өөрийнх нь гараа барихгүй байгаа шүү дээ. Эмхтэй хүн бас арай болохгүй байх гэж тавиадсан байхгүй юу. Тэнгүүтээ нөгөө хүмүүсийн авсан загсаар навч шууд газар дээр нь хуураад нөгөө халуу ногоо могоотойс хачаа маантайс амар юмигээ тавьсан чи. Намайг алуурчин гэсэн. Алуурчин. Гэхдээ ер нь бол нөгөө байгаа одоо байгалийн ишгийг хүртэхтэй тэр одоо би өнөө бодвол тэгж боддог хүмүүс улсын амьтан гэдэг. Гэхдээ яг улсын амьтан байж болно мэдээд загас жарахаа хит олж бол бас байгалийн жамаараа тэтгэргүй явж байгаа. Тэгэд хоёр тэрийг барьсан шунлын шүдэ зарах биш гэсэн ганц хоёр сайхан тий хангаа өгөөжийг бол хоол болгоод бусдыгаа баярлуулаад тэр амьтан жигсэн бас тэр сүнсүлтэн баярлдаг байх гэж би боддог байхгүй юу. Тийм шүү дээ. Тэгээд загас дээр ядах бид нар хонь маллаад өдрөө бол мах идэж штэ. Нүгэл тар гөрөөч шиг юм болж штэ. Тийм шүү дээ. Ер нь аль гэтээ яг нөгөө загасыг өөртөө тэр загасчлалаа гэдэг чинь тэмцээн болчихж. Тэгэхээр тэмцээний чинь ингээд зөвшөөрөлтөөр тэр чинь тэдэн ширхий гэдэг нэг заасан байгаа. Тэр чинь ямар ч балансыг алдуулахгүй байгаа байхгүй юу. Яг тэр мөрийг нь хүмүүс мэдгүй учраас өөрхөн амьдад ингээл бас янз бүр. Тэгэл янз янз. Манайхан ч бас нөгөө юмныхаа зарим талаас нь ойлгохгүй учраас ингээд амар тэрэндээ уцаарлаад байдаг. Ямар ч юм тэгээд би нэг алуурч юм байна. Тэр нь одоо ингээд ресторан намаа ингээд ажиллаж байхад одоо ингээд их шани хүмүүс орж ирнэ л дээ үйлчлүүлэгч нар. Ууртаа орж ирнэ. За тэгээд нөгөө зарим нэг үг хэлгийч одоо жишээ нь монголоор орчуулахад хэцүү үгийг англиар нь бичих. Энэ миний монголоор энд юу гэдэг байгаа юм битгэхгүй юм шани алдтай юм шиг орж ирчээ тэгээд тэн дотор солиороод идэг байхгүй юу. Гараал явчихна зүттэй тий. Ойлгохгүй. Тэгэл ёо игал. Тэгээд очиод яг би ингээд очиод тайлбарлаа. За их чи энэ тэрийг гут нь ойдонгууд стогоо юм бэ. Энэ ямар нэртэй гинэ гэж явж исэн түүхүүд бас байдаг. Тэгтээ ягаа тэгээд ер нь одоо тэгтээ бусад орнд очиод үзэх юм бол бүр харахгүй хөрхи амьтад мөө зарим хүмүүс бүр хөдөөний хүн бүр ч үж ойлгохгүй. Манай монголчууд тэр чигээр харин боловсрцсан юм ойрхон. Тэг бид нар бол амар цамаа хүмүүс байхгүй юу. Одоо чинь 5 шин болоос амьсгалын л хайж байна тийм үү. Бусад юм бүгдийг тэгэлж байна. Гэтэл тэр одоо биш дэлхийн хоолны тэмцээнүүд биш ийм юм байдаг хөө. Тэр Африк тэр одоо дайм болж Арабын орнууд хүүхдүүд өсөж өгч байна тий. За тэр алимын хальсыг арилгаад бид нар хайж байна. Дээрүүд би намайг багахад алим харилцахад угаагаар хальстай нийтүүд илүү сайн гэж
иддэг байсан байхгүй. Одоо бүгд хайсалж байна. Манай охин мохом хайсалнаа үгүй айл гэдэг. За тэгэнгүүт тэр олон улсын тэмцээнүүдээр одоо хог хаягдлыг амар яадаг байхгүй. Ялгуулдаг. Юу тоогооч нар ингээд ангилж хайдаг байхгүй. Тэргүүр нь бас өндрөө өгдөг байхгүй. Жишээ нь одоо босон түүхий тийм ээ хайс одоо ингээд дулааны босрууд цаа зүгээр шингэн хаягдлаа ингээд бүх юм 3 төрлийн хогийн савнд заавал бэлдэх ёстой. За тэгээд дээр нь бас бэли энэ манай тоогч нар чинь юмд бол хар бэли өмсөд байгаа. Гэхдээ бэдитэй хүн хамгийн ер нь бохор өгдөг. Юмд зоригтой хурж идэг. Хүндлэнгийн харахад бол бэли өмсөн цэвэрхэн гэж хараад идэг боловч бэли өмсөн хамгийн их бохор төрдөг шүү дээ. Наач зөв яг зөв. Гэдэг байхгүй. Гэтэл гадны тэмцээнд бол урд нь бол бэли өмс гэдэг байсан бол одоо тэрийг болсон байна. Зөвхөн нойтон мах барих, хаг хаягдал барих, тэгээ бэлтгэл ажиллаа хийж явахдаа барьж байгаа өмс болно. Хоолны порц уу бусад нарийн дэвхд бэлэвтийн өмсөж. Явал мэдрэхгүй. Тэ? Үнэн шүү дээ тэр чинь. Ингээ явдаг байхгүй. Тэгэхэд манайхан буруу бол бэлийн өмсөг заваа ингэ. Гэтэл одоо суши хийдэг хүн бол ер нь бол японочдыг хараа дандаа нүцгэн гараар хийж байгаа. Тийм шүү дээ. Ягаад гэвэл тэр нөгөө ариутгахтаа демонто усанд дурдаг. Тэр нь гарны одоо жишээ нь бүр Японд бол яг тоогооч зориулсан хүнсний утга байдаг. Тоогоочийн гарын тас үүдийг ариутгах хэрэгтэй. Бактери устгадаг. Тэгээ янз бүрийн үнэр амт байхгүй. Ийм байдаг байхгүй. Гэтэл манад болохоор ингээд нэг л их хэрүүл ах уу яриад байгаа бол алдаатаа дутлаглаа талууд бол зөндөө яваад байгаа маа. Тэгээд ядаж одоо үд цаарс хүмүүсээс асуудаг шиг. Үнэ наад чинь үнэ штэ үнэ. Тий. Үнэ. Ер нь гэхдээ ингээд хоолнд ямар ч хоолыг те гэртээ яадаг гэртээ хоол гэдэг би зүг үзүүлж хаад л хүмүүс наацхан аяа сонирм бас чи бэлэн өмсөж чи гэдэг байхгүй. Гэхдээ гэртээ хоол гэж хаад одоо өөрөө бэлэн өмсөд хоол хийхгүй чи яхахтаа юм балаа юм ярьдаг байна. Намаа бүр тэгээд аим шиг алтгомооготой гэж бас шүмжээсэн. Манай гэрээ юм бэ. Тэгэлсэн юм бэ хараа. Ер нь ямар ч галдаг. Хоёр нь тэгэл амтх. Одоо ингээд энэ төрөл гацгаа доорноо гэдэг юм бичгэл бах. Бич. Тэгтээ дургу бол бити цаг заваа өрөөрэй тий. Тэгээд яг тэгэж хэлэнгүүтээ татны ямар ширхтэй юм ярьдаг нас гэж. Ярьж айгуу болоосаа. Тий, янз юм ярьшгүй амар эвгүй ахгүй гэдэг шиг. За. Тэгээ одоо өнөөдөр бүр яриа хотлоо тий. За тэгээ яриа холчин дүүгөө бас мэдээж хэлээстэй их гээд бас нэлээ удцсан юм аа. Тэгээд одоо өшөөчийн одоо ярих гэж бодсон байвал бас нэг ярьч л та. Ах нь одоо өнөөдөр дурсдаггүйтэй бага асуулт үүсэн. Асуултандаа төөрчих шиг боллоо. Тэнгуудаа хоёрдынгийн яриа бас нэлээ цаахан гоё яг ярьж байгаа сэдв дээр бол гоё ойлгомжтой байсан болов уу гэж бодож штэ. Тийм штэ. Ер нь бол ингээл бүх талаас нь авч ярьлаа штэ. Хүнч мууллаа, хүн сайлаа гэдэг шиг бүх юм их сайн муудлаас нь ярьлаа. Ер нь тэгэл зинзэж үеийг ярьлаа, алфа үеийг ярьлаа, хөшөө үеийг ярьлаа. За тэг хөгжилтэй юм аач ярьлаа тийм үү? Яг эндээс болохоор хэрэгтэй өнөө зөндөө ярьсан. Тэгээд заавал бүгдийн хэрэгтэй юм ярьж тархинд олон мэдээлэл өгч хэрэггүй. Зүгээр яг хав. Дараачид бол миний бас одоо ойлгосоор асуулт одоо бүр илүү гоё тодорхой. Ер нь бол энэ дээр бичихгүй ингээд жирэлцээд бас юу яагаад юу ачим цаасан дээр бичээд гоё асуусан гоё юм байна. Тэгээд ер нь. Тий. Яг гоо өнөөдөр бол би бас энэ давхар бас энэ ч нэг бичлэгэнд ороод байсан. Сургуулийн нөгөө юу хоолны танхим дээр. Тэгээд нэрнээсээ тань тэлээ мартчихсан. Би сая бүнгөө олоодсон шүү дээ. Миний нэрийг бичсэн үү аа? Миний нэрийг бичээд муугаар бичсэн. Мегагийн нэрийг бичээд энэ нөгөө технологийн дээд сургаалт их сургууль болсон шүү дээ. Технологийн их сургууль дээр Мегах маань нэгдүгээр контент хийж байгаа, подкаст хийж байгаа. Хоёрт нь болохоор Мегах маань сурж байгаа, гуравт нь өөрөө багшилж байгаа. За тэгэнгүүт би доошоо хүлээсэн чи өсөөд алдгаа. Тэгэхээр Мика энэ дээр нэрээ хүчээд байна хүмүүс тэгээд чи Мика гэвчингөө даа. Зүгээр Маа энэ бол хоолны боён. Тэгээд тэгсэн чинь Мика ханаар ч яг өгч мэдгүйгээс нь бодож аваад зүгээр. Яа сайхан гоё амттай юм лээ тоо. Баярлалаа. Тэгээд энэ сайхан одоо миний одоо энэ анхны зочноор ирээд сайхан нүгүү сайхан ярилцлаа. Алтан цагаас хомслоод энэ төгжрлийг ажирлгууд аваад ирсэн дүүдөө их баярлалаа. За мөн энэ боломжийг нээж өгсөн манай политехник техникийн хүнс политехник техникийн коллежийн одоо багш сурагчид одоо хамт олондоо баярлалаа. Тэгээд одоо удахгүй бас ингээд юуны намрын инсэлт болно те. Ингээд удахгүй шүү дээ. Тэгээд яг манай сургуулийг бас энэ сургуулийг сонгоороо. Энэ сургуулийг бусад сургуулиуд бол давуу тал нь юу гэхээр яг Монгол улсын шигшээ багийн одоо тоогооч ах нар нь за тэгээд Монгол улсын мастер тоогооч нар яг ингээ өөртөө ирж хичээл заадаг, оюутан сурагчтай заадаг учраас бас давуу талтай болоо гэж боддог. Тэгээд өөрсдийнхээ ажил мэргэжлийнхаа уур чадвар туршлагыг хуваалцдаг болохоор. Үнэ. Хамгийн чадварлаг одоо ер нь бол
технологийн одоо хоол технологийн одоо хүмүүсийг хаан сургаж авч байгаа гэхээр технологийн политехник, технологийн их сургууль дээр л ер нь бэлдэж авдаг. Тэгээд одоо ихэвчлэн технологич нар байна, инженерүүд одоо бүх хүмүүс чинь ерөөсөө энэ сургуулиас үндсэндээ бол одоо юу гэдэг гарал үүсэлтэй. Тэгээд маш чанартай хүүхдүүдийг бэлдэж гаргадаг. Тэрүүгээр алдартай. Тэгээд та бүхэн маань ч гэсэн хүүхдүүдээ ер нь бол одоо дараагийн эсэлтийг сонгож арай амжиг байгаах юм бол одоо ийшээгийн хүүхдүүд өгөх юм бол ёо тий. Энд ч одоо маш эрэлттэй мэрэгчлүүд энэ зөндөө биш тий. Би дараа нь одоо ингээд бүгдийг зарлж хагаад би бас тэгээд хүмүүстэй ярьж өгнө гэнэ. Тэгээ манай энэ сургууль даун одоо хоолны чиглэлээр биш бас аяж жуулчлалын чиглэлээр бас. Одоо аяж жуулчлалын салбарууд аюу өндөр хөгж байгаа. Аяж жуулчлалын ангиуд бас байгаа. За тэгвэл тоног төхөөрөмж, хөргөж тоног төхөөрөмжийн засварын анги гэж бас байгаа. За тэр ангиуд бас одоо маш эрэлт хэрэгцээтэй байдаг. Одоо ер нь бол нөгөө тоног төхөөрөмжийн 90 үе эхэлж байгаа тэр засварчны мэрэгч бол маш эрэлт хэрэгцээтэй. Том хүнсний үйлдвэрүүд баригдаж байна. Тоног төхөөрөмжийн засварч хэрэгтэй. За аялал жуулс хөгжиж байна. Тэгэхээр аялал жуулсын одоо менежерээр тий энд сургахад бол амарч асуудалгүй. За тэгээд энд бол Монгол улс тулгамдж байгаа бүхэл гоё салбарууд байна да. Хоол үйлдвэрлэлийн салбар байна, аялал жуулсын салбар байна, хөнгөн аж үйлдвэрийн хөргөж тоног төхөөрөмжийн засварын ангиуд байна. За үйлчлэгээний анги байна. Тий одоо энэ зөөгч бардны одоо анги гэж ер нь байхгүй шүү дээ. Манай одоо энэ политехник коллеж дээр бол байна. Яг үнэ. Мэргэжлийн дээрүүд бол намайг хоход мэргэжлийн зөөгч гэж ярьдаг шүү дээ. Одоо сайн дурын оюутнууд цааны цагаараа хийдэг болчоод зуныхаа мартаа хийдэг болчоод. Гэхдээ энэ зөөгч гэдэг чинь рестораны нүүр царай байдаг байхгүй юу? Нарийн за наадах чи ярил хойлоо. Одоо хоосгоос идэв байна. За манай дүү жоох яарад байна үгүй юу? Окей. Одоо ингэсэн. Одоо нөгөө хүмүүс ч ингэ сунжраад ирэхээр бас өсгөө олч магадгүй гэж. Тийм ээ. Тийм одоо хоёул ингэ нэрнээ сонсохгүй штэ. Тэгээ өнөөдөр ямар ч гэсэн Мика ахынхаа анхных нь одоо Мика Kitchen Talk гэдэг подкаст нь одоо нөгөө юглэнч подкаст мөн штэ тийм. Подкаст оролцоод одоо өрсөнд маш их баяртай байна. Тэгээд Мика ах маань маш хөдөлмөрч хүн байгаа даа. Дээрээс нь сайхан сэтгэлтэй тусрахгүй за хүнд юм өгчий гэсэн заагаад өгчий гэсэн энэ нэг сэтгэл байдаг учраас одоо Мика ахта маш хайртай бас хүндэлж явдаг шүү гэж хэлмээр байна энэ ташрам. За баярлаа. За тэгээд ингээд насан туршдаа одоо ингээд хүүхдлээ хамтаа автуугаараа байна. За баярлалаа. За тэгээд ер нь бол та бүдний нэр хэлсэн манай болрооч намайг бол энэ контент татар туршлагатай учраас хэтэрхийх нөрсөн байж магадгүй. Тэгээд та бүхэн нөгөө subscribe те. Subscribe дараараад намайгаа жоохон дэмжичээрэй. Тэгээд баярлалаа. Дараагийнх дээр алдаа оноогоо илүү засаад гоё та бүхэн надад бас доор ингээд комент хийсгээр одоо ингүү зүгээр тэгвэл зүгээр тийм зочио оруулаач гэх юм бол би тэдний бүгдийг адилхаар оруулахыг бодно. Араас нь хөөцөлдөхийг бодно. Баярлалаа. За Мика ахаа одоо цаашдынх нь подкаст өнөөдрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За ёо баярлалаа. Жолоодтай юм уу яраагаад. Юусэн юм уу? Таны хэмжээнд очих гэж ингээ жоохон доош моош суугаад. За зүгээр шүү дээ. Намхны баахан дуудчаад. Юу яа намхны баахан дууд. Би баг хэвтэйгээр ярьсан сая ингээд тантай би ч бүр аль өндөрлөх гэдэг бүр ингээд цомбоо цуулаа шүү дээ. Би танд хэлсээр доотлоо зөндөө олон скачер тавиад хаа гэж тэгээд ээлжтэй. Алийн болгонд бэлтээ дөрвөө сайхан дэлхийтэйгээ орох хүн чинь орхноор л байл та. Тэд орхон бахаар юу мэдрэгдэж байна тань. Надаас та цаг агаар ямар нэг зүйл хэвчээ байхгүй. Үгүй. Дээр доороос дээш харж болдго шүү дээ. За. Монтажгүй сайхан болсон тий. Үгүй наа туснараа хүмүүс үлээ. Юу ямар авалтай.